За одоо бүгдээрээ хуучин iPhone-оос шинэ iPhone руу яаж бүх датагаа шилжүүлэхийг сурая. Утсаа нээлттэй байж их үед шинэ утсаа хажууд нь хасаана. За тэгээд шинэ утсаа ингэ хасаахаар энэ өөрөө шууд мэдэрнэ одоо. За англи хэл сонголоо. Монгол сонголоо. За энэ харагдц байдлыг нэггээр нь за quick start Bluetooth хасах. За Bluetooth хасагдсан. За шинэ утсаа холбох гэж асууж байна. За холбоё гэж команд өглөө. За одоо энэ дээр ийм код гараад ирж байна. Ийм үүлэн код. Энийг нь утсаараа уншуулна. За ингээд уншуулсны дараа эндээс ишигээ бүх мэдээллийг хуулж эхэлж байна. За энэ утасныхаа кодыг хий гэж байна. За утасны кодоо хийчлээ. За Wi-Fi-д орох уу гэж асууж байна. За эндээс одоо Wi-Fi-гоо сонгож оруулна. За Wi-Fi орсон. Тэгээд одоо үргэлжлүүлээд шинэ утасныг сетап хийх үйл ажиллагаа явагдаж байна. За одоо үргэлжлүүлэх үү гэж асууж байна. Тийм continue гэдгийг дарлаа. За Face ID яг нүүрнийхээ юг суулгах гэж асууж байна. Энийг дараа нь суулгая гэж сонгож болно. За тэгээд энэ бүх мэдээллүүдийг авах уу ойролцоогоор 1 цаг болно гэж байна. Тэгэхээр тийм гэдгээ дарна. За одоо энд гэрээний нөхцөлийг зөвшөөрч байна уу гэж энийг дарна. Тийм зөвшөөрч байна гэдгийг дарна. За одоо ингээд утасны бүх мэдээллүүдийг авч байна. Энэ дээр одоо зураг, имэйл, банкны аппликейшн бүгд л ишиг орох ёстой. За одоо дахиад энэ бүх юмудаас алийг нь аваад алийг нь авахгүй гэж асууж байна. Бүх юмыг авах учраас оролдохгүй шууд continue дарчээ. За тэгээд location service-ээ нээх үхээр нээ гэж дарчлаа. За silent mode-ыг нь энэ чигээр нь байлгая гэдэг. За одоо action button-ыг нь солих уу гэж тэгэхээр үгүй ээ. Одоохондоо биш гэдэг. За энэ дээр бас нэг таны аккаунтыг энэ утсан дээр суулгаж яах гэдгийг хэлж өгч байна. Тэгээд окей дарна. За камера контролыг нь солих уу гэж энийг зөв үргэлжлүүлнэ. Энэ зааж өгч байна. 16 Pro Max дээр энд ийм active button тавьсан учраас энийг үргэлжлүүлээд за дахиад энийг бас үргэлжлүүлээд за одоо ингээд бүх датаг хуулж эхэллээ. За ингээд ойролцоогоор 1 цаг болно. Хэр их багтаамжтай хэр их дата байгаас шалтгаалаад энэ бол жишээ нь одоо ингээд 57 минутаас 51 50 ойролцоогоор 50 минут болох юм байна. За одоо ингээд дамжуулалт амжилттай боллоо гэж байна. Тэгээ одоо шинэ утас маань одоо унтраад асах хэвээр хүлээж байна. Шинэ утас маань унтраад асчлаа. Одоо ингээд нөгөө кодоо хийгээд энэ за бүх зүйл completed гэж байна. За нүүрнийхээ таних хэсгийг уншуулах гэж за энийг дараа нь болчихъя. Одоохондоо нөгөө утасныхаа сетапыг зааж байгаа болохоор за дахиад нөгөө зөвшөөрөл асууж байна. Аккаунт дээр за энэс дараа гэрээний нөхцөл зөвшөөрлөө. За ингээд setup complete. Skip eSIM гинэ. За одоо eSIM-а дараа нь суулгана. Тэгээ skip хийгээд үш гэсэн утсаас авах юм. Хууч утсан дээр бүх юм устгах уу гэж асууж байна. Тэрийг нь болохоор зэрэг одоохондоо үгүй гэж дараад. За одоо ингээд утас руугаа ороход хууч утсан дээр байсан бүх аппликейшнууд нөгөө юугаа SIM картаа одоо суулгах уу гэж тэрийг одоохондоо суулгахгүй. Дараа нь eSIM-ийг суулгах чинь. Датануудаа хулаад авцгаа одоо аппликейшнуудаа суулгаж эхэлж байна. Энэ дээр бас дахиад нэг хэдэн минут хүлээнэ. Яагаад гэвэл одоо аппликейшнуудаа нэг бүрчлэн суулгаж байгаа. Хамгийн их зай эзэлж байгаа 74 ГБ-ийн зураг зай эзэлж байгаа. За ийшээ ороод үзье.
74 гигабайтын зураг эзэлж байгаа. Тэр миний хамгийн их зайлшилж байгаа нь зураг. Гэхдээ 74 гигагаас 74 гига гэдэг чинь зураг мураг бол бүгд ийш орсон байна. Одоо ганцхан миний дараагийн хийх юм гэвэл энэ дээр байгаа eSIM-ийг ийшээгээ шилжүүлэх хэрэгтэй. Тэр eSIM-ийг шинээр авахын тулд Mobicom-ийн аппликейшнд ороод авчдаг. За тэгээд тэр талаар дараа нь зааж өгнө.